Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Сайн байцгаана уу? Ингээд Өмнөгөв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Өмнөгөв аймгийн засаг даргын тамгын газраас санаачилж Өмнөгийн говийн эрдэмтэд эрдэмтдийн анхдагч подкастыг эхлүүлэхээр бид энд уулзалт хийсэн байна. Тэгээд энэ Өмнөгийн говийн эрдэмтдийн подкастыг шинжлэх ухаан технологийн их сургуулийнхаа номын сангаас ерөнхийлөгчсөн Пунсмагийн Очирбатгай хаан нэрэмжит өргөөнөөс та бүхэндээ уулзч удаа баяртай байна. Тэгээ өнөөдрийн энэ бидний Өмнөгийн говийн эрдэмтдийн анхдагч подкастт Монгол улсын ардын багш, геологи, минералогийн шинжлэх ухааны доктор, газар зүйн ухааны доктор, шинжлэх ухаан технологийн сургуулийн хүндэт профессор, Монгол улсын зөвлөх инженер, мөн профессор Бацах багш маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та бүхэндээ Бацах багшигаа уулзуулах болсондоо таатай байна. Тэгээ багш маань сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. За. Тэгээд сайхан хаварж байгаа. Сайн хаварч байна. Тэгээд энэ Өмнөгийн говийн эрдэмтдийг нутаг оронтой танилцуулах юм үйлсийг хийж байгаа. Өөрсдийн Өмнөгийн говийн технологийн дээд сургуулиас санаачилж хийж байгаа. Өөрийнхөө хамт олонд бас баярлан талархснаа илэрхийлье. Тэгээд та өөрийгөө бас товч танилцуулах уу? Танилцуулахаас ойлоо эхлэх үү дээ. Баярлалаа. За би бол Өмнөгийн аймгийн Хөрмөн сумын уугуул хүн. 1942 онд Өмнөгийн Хөрмөн сумын нутаг Төгөрөг гэдэг газар төрсөн Малчин ардын ууган хүүхэд би эхээс уйлахна байсан юм хүн. За миний аавыг Найдин гэдгийг, миний ээжийг Нарийн гэдгийг манай нутгийн хэн бол сайн мэдэндээ миний дүү Гүжин гэж хүн байсан бас Тэнгэрийн оронд очсон доо. Зүгээр манай аавыг миний дүү бол мэддэг улсууд бол манай нутгийнханд байдаг л ба. Намайг харин мэддэг хүн сөөхөн байж магадгүй гэж бодож байна. Би бол 51 онд Өмнөгийн Дадан задгатын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд ингээд Сөүл толгойд улсад сургуульд явсан. Сургууль төгсч ирснээс хойш тэгэл нэг жил чойрын жолоогийн экспертиз ажиллаж байгаа. Дараа нь тэгэл Монгол улсын сургуульд 66 оны намраас ирж багшилсан. Тэгээд Монгол улсын сургууль, дараа нь шинжлэх ухааны технологийн сургууль 55 жил багшлаад 80 наснда гэхэд 100% тэтгэврт гарсан үндэ уг нь бол 60% тэтгэврт гарсан гэнэ. Тэгээд 80 нас хүртлээр багшлаад ингээд гарсан. Тэгээ яг олон давхар дээлтэй байсан учраас тэгж багшлуулсан байхаа гэж боддоо. Би нөгөө ихэд зүгээр ер нь бол тэгээд би бол яг ер нь Монгол улсад гидроgeolog, инженериологийн, геологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх энэ ажлыг гадаг зохион байгуулсан тийм хувь тавилт нац яасан юм аа. Зүгээр миний оронд өөр хүн байсан тэрнийг хийх ёстой байсан байх л да. Ер нь би чинь хоёр нийгэмд амьдарч ирлээ шүү дээ. Социалист Монгол оронд төрөөд одоо бол арчилсан Монгол оронд амьдарч байгаа хүн. Тэгэхээр хоёр нийгмийн нүүр царайг харсан. Тэгэхээр социализмын үед бол социализмын материал техникийн бааз байгуулна гэдэг их ажил өрнөж өдөө аж ахуй үйлдвэрийн орон болно гэдэг тухайн үед бол тийм манай ард түмэн бол их бүтээн байгуулалт ажил хийж байлаа л да. Тэгээ тэр үед тэр бүтээн байгуулалтын ажил бол гидроgeolog, инженериологийн мэргэжилтэй болсон хүчнийг шаардж хэлсэн юм байна. Яагаад гэвэл
одоо олон үйлдвэрүүд баригдах шаардлагатай болсон шинээр хол суурин газар байгуулах, өндөр хүчлийн шугам зам харуугүй байгуулах ийм ажил хийгсэн. Тэгэхээр энэ их бүтээн байгуулалтын ажлын геологийн судалгааг бол одоо инженер геологчид хийдэг. Тэр олон хүн төвлөрсөн газрын усан хангамжийн асуудал, үйлдвэрийн усан хангамжийн асуудлыг одоо гидэр геологч шийдэх ёстой. Тэгтээ түргэн Монгол орн бол одоо гадаргаа усаар хомс орн. Ерөөсөл газрын хэвлийнхээ усандал ийг л ашиглаж амьдарч ирсэн юм ард түмэн шүү дээ. Угаасаа л ер нь аль сулуун зүсгийн үеэс л тэгж амьдарч ирсэн энэ нутагт амьдарч ирсэн ард түмэн юм байгаа юм. Ер нь бол одоо би одоо түүхийн материалыг гараад үзээд байхдаа тэр энэ манай орны байгалийн нөхцөл тийм геологийн тогтсон тийм учиртай юм байна. Тийм л юм байна. Тэгээд бол би надад одоо ихэд 66-нд төгсч ирээд 67 оноос л би багшаар одоо ажиллах болсон үлдээ. Тэгж одоо энэ улс Монгол улсад гидэр геологи, инженери геологийн дээд мэргэжлийн бэлтгэх салбарыг л одоо бий болгоход анхны л одоо гардаж хийсэн хүн л болж хуурсан үлдээ. Тийм л түүхтэй хүн, тийм хувь тавилнад зохиосон тийм байгаа. Тэрүүгээр би одоо өнөөдөр бахархаж байдгийг миний гараар төгссөн одоо бараг 6-700 одоо инженерүүд байна, олон эрдэмтэд байна одоо миний гараар төгссөн. Тэгээ бүхэл бүтэн ийм мэргэжлийн болсон хүчингэл энэ улсад бий болгосон. Энэгээр би баярлж явдгийг, бахархаж явдгийг. За тэгэхээр өнөөдөр одоо Монгол улсын геологийн салбар. За тэр дундаа одоо энэ боловсролын салбарт геолог уулуурхайн салбарын инженер техникийн инженерүүдийг бэлтгэн гаргахад одоо таавал яалтчгүй одоо хувь нэмрээ гүн мөрөө үлдээсэн хүн гэж одоо бид бодож явдаг. Тийм ээ. За энэ хүрээнд ингээд ер нь цаашдаа дээд боловсролын тэр дундаа энэ геологийн мэргэжлийг одоо цааш нь маш сайжруулж бэлтгэхэд ер нь шаардлагатай бидэнд одоо тий одоо орон нутагт төрлөх нутагчин анх удаа одоо энэ дээд мэргэжлийн боловсруулж бэлтгэж эхэлж байна. Энэ жил бид нар хинээгээ төгсөлтийг хийж байна. Тэгэхээр бидэнд одоо ингээд захаас чиглэл өгж одоо ингэж захих юм юу вэ? Бид нар одоо юун дээр одоо сайжруулчвал бид нар энэ одоо салбарт илүү чанартай боловсруулчин бэлтгэх боломжтой вэ гэж таарж байгаа. Тэгээ өнөөдөр Монгол улс яг нэг нөгөө ихэд газрын хэвлийнхэн эрдэд баясгалгийг л гадаадд түүхийгээр нь удалдаж амьдарч байгаа ард түмэн шүү дээ. Тэгэхээр хэрвээ сайжруулах ингэж амьдрахгүй байх л да. Ер нь бол газрын хэвлийнхэн баялагийг бол судлах ёстой. Тэгэхээр энд бол геологийн мэргэжил бүхэл мэргэжил одоо шаардлагатай байна. Тэгэхээр энэний дотроос ус бол хамгийн үнэтэй ийм ашигт малтмал байдаг. Ер нь одоо ялангуяа газрын хэвлийн ус бол хамгийн үнэтэй ашигт малтмалд ордог юм л да. Одоо ч гэсэн манай төрөөс бол газар дорох усыг бол стратегийн түүхийдэл гэж ингэж үзэж байгаа шүү дээ. Ер нь ингэж ойлгодог. Уг нь бол тийм байх ёстой. Манай орн шиг одоо усаар хомсохоор Монгол бол үнэхээр ус байхгүй орн шүү дээ. Геологийн тогтсон тийм байгаль газар зүйн нөхцөл нь тийм. Тэр бол одоо энэ тийм л байгальтай, тийм л геологийн тогтцтой нутаг дэвсгэрт бол бид амьдарч байгаа ард юм шүү дээ. Тэрнийг бол бид зөв ойлгох хэрэгтэй байна. Ер нь хамгийн энгийгээр хэлэхэд уул орой дээр сууж байгаа ард юм. Манай нутагт бий болж байгаа гадаргын ус, газрын чулуулганд бий болж байгаа усууд бүгд хилийн чандрууга гадагшаан гарч байдаг юм л онцлогтой. Лоролдоо ер нь бол энгийн үгээр хэлэхэд. Тэгэхээр усны сэдвийг зүгшаа нэг хүнд үлдээн. За та хоёр. Тий, тэнд бас усны чиглэлээр ярилцах одоо та нутагтаа одоо ингэж очиход таны усны талаар хангалттай ярих одоо хүн бий. Тэгэхээр энэ сэдвийг бас би нэг хүнд үлдээгээд байгаа. зөв. Тий. Тэгэхээр та бол одоо олон төрлийн талаас нь ярина. Тэгэхээр
олон хүнтэй ярилцах учраас одоо усны сэдвийг нь би нөөцлөд байна. Хамгийн чухал сэдв. Би танаас тодруулж юу асуух гээд байна вэ гэхээр та газар зүйн талын өргөн мэдлэгтэй хүн. Ер нь одоо өмнө говийн газар зүйн экологи талаас нь та юуг тодорхойлж байна? Тийм үү? Одоо өнөөдөр бид нар нүүрсээ ухаж амьдарч байна тийм үү? Таны одоо хэлж байгаа юм байна үнэн. Тэгэхээр бид нар ирээдүйдээ та одоо таны толгой дотор бол асар их юм байгаа. Тэгэхээр ирээдүйдээ бид нар нүүрснээс өөр чиглэлд эрдэс соёлын тал дээр ер нь гарлаа аль чиглэл рүү хандуулсан дээр гэж боддог. Нүүрсийг одоо хүн болгон гаргахыг одоо мэдж байгаа. Нүүрс ч одоо их хүнтэй түүхэд шүү дээ уг нь бол бид. Химийн үйлдвэрийн маш чухал түүхэд байхгүй юу? Уг нь бол нүүрсээр бол маш олон юм хийж болно. Зүгээр одоо шатаах зорилттой биш. Зүгээр биднэр нэг ухаад гадагш нь худалдаг шийдвэр биш юм бол. Им байна. Гэж би тэгж ойлгоод байдаг. Нүүрс бол химийн үйлдвэрийн маш чухал түүхэд тийм. Тэр бол яг одоо чинь дэлхийд дахинаар бол нэг үе ногоон эдийн засаг тэргээд одоо манайч бас тэгж дуугарч байгаа шүү ногоон эдийн засаг гэдэг. Тэгэхээр шинэ бол нүүрсийг бол түлхээ болох байх гэж найдаж байгаа шүү ирээдүйд бол. Тэгэхээр би нэг юмыг одоо энэ манай одоо намайг сонсож байгаа хүмүүс ч юм уу энэ эрдэмтэд ухаарч ойлгож байдаг байх л да. Монгол орн бол одоо уур амьсгалын дулаалалтанд их өртөж байгаа орн шүү дээ. Үнзгийн их өртөж байгаа. Энийг бол одоо бид мах суснаас ойлгож амьдрах ёстой. Бид тэрний байгаа. Энэ бол бидэнд маш их бэрхшээлийг авчиж өгдөг маш хүнд. Энэ нэгдүгээрт. Өмнөгөв аймгийн эрдэмтэд. Нутагшууд. Говь гэдэг чинь маш ховор ландшафт байхгүй дэлхийд. Цөөл биш говь гэдэг чинь тийм юм байна. Тэгэхээр би бол зүгээр энэ хорвоо төрсөн гэхдээ говьд төрсөн болохоор бол говь гэхлээр хүмүүсүүд их гайхаад би нэг их элс байд юм бодоод байдیں۔ Тэр жил би нэг оюутнуудтай дорн говьд нэг зудны ажиллаар явсан юм аа. Тэгээд хүүхдүүд дандаа хангаа хүүхдүүд явсан. Тэгээд надаас асуух нөгөө үгүй н одоо говь л гэдэг элс нь хаа байна гэдэг. Говь элс байхгүй та нэг юу элс ирээд. Элс чинь арай тэр хангаа тэр одоо хаана байдаг. Сахкунд элс юу байна уу? Байна. Усуд элс байна уу? Байна. Одоо их нууруудын хөндийн тэр гэдэг. Өмнө говьд хаа элс байхгүй. Хонгорын элс гэдэг нэг жаахан газар байгаа бол өөр байдаг. Яг Монголын элс чинь бол яг одоо геологи дээр бол дандаа тектоникийн хагарлыг дагаад нэг зуруусан маягаар үүссэн юм байгаа шүү дээ. Монголын элсний шин их Монгол элс гэдэг чи одоо хөгн тагны дархан саастай газарт л байгаа шүү дээ. Монголын элсний бараг 60% нь бол тэнд л байдаг байхгүй юу? Эрдэм судлаа гаргаж байна. Тэгээ говьд ч элс байхгүй юм байна. Тийм байгалийн нөхцөл бол үнэхээр одоо говь гэдэг чинь үнэхээр одоо сайхан нутаг юм байна. Уг нь бол ингээд бай. Говь одоо уур амьсгал нь бол бас яг ер нь Монголын уур амьсгал их төвөгтэй л дээ. Бид бол 24 цагийн дотор жилийн 4 удирлаа үзэж байдаг юм л ард түмэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг талаар их сонирхолтой байж болно. Нөгөө талаар бол бидний амьдралыг бол мэдээ бэрхшээл өдрүүлдэг тийм л уур амьсгал шүү дээ. Байгалийн нөхцөл нь тийм юм биш. Угаас л одоо яг тийм л нутагт амьдарч байгаа шүү дээ. 24 цагийн дотор бараг 30-аад градусаар агаарын температур өөрчлөгдөж байгаа шүү дээ. 27 градус илүүгээр. Тэгэхээр ийм эрсдэс уур амьсгал гэдэг чинь бол дэлхийд бол бараг байхгүй юм байна л да. Тийм л онцлогтой байгалийн нөхцөл нь бол говьд бол маш ховор ургамлууд ургаж байна, ховор ан амьтад байж байна. Говьд бол гэхдээ говийн тэр уур амьсгалын онцлогоос болоод байгалийн бүтээгдэхүүн нь бол бий болгож байгаа тэр органик бүтээгдэхүүн чинь бол тодорхой хязгаарлалтай. Тэгэхээр тэр хязгаарлалтанд л зохисд бид амьдралаа зохион байгуулж амьдрах ёстой байхгүй. Тэнийг л зөв ашиглаж яах ёстой. Монголд бол хамгийн их одоо аюултай манай ард түмний дунд байгаа юм бол бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг л агуу юм байна. Бэлэнч бүх юмд бэлэн ханддаг, дандаа бэлэн ханддаг. Одоо бид дандаа бэлэн шаарддаг.
нэг л юм яавал дээш нь л тэр дарга одоо тэр төр засаг бидэнд өгөх ёстой өөрөөсөө юм хийдэг. Гаднаас дандаа бэлэн юм худалдаж авдаг. Үйлдвэр. Тэг бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас Монгол орн маш их авилгал авдаг. Бэлэн хүнээс бэлэн авахын тулд заавал гартны юм өгч байж авдаг. Тэгээд авилгал үүсдэг. Эд сэтгэхгүй юм. Баггүй юу? Бэлэнчлэх сэтгэлгээ. Би бол энийг бол аль 70 хэд онд биш одоо миний тэр биш номууд Англи Америк төвлөгцөл байд юм л да англи хэл дээр гарсан байж л. Бэлэнчлэх сэтгэл. Би бол тэгж ойлгож. Дандаа бэлэн ханддаг. Ни нөгөө хэлэхэд өнөөдөр дандаа бэлэн. Дандаа гаднаас дандаа хог түүж авчихж байгаа шүү дээ. Тэгээд Монгол орны хогийн сэг болж байгаа шүү дээ. Дандаа аагдсан машина, аагдсан дугуй авчир юу гэсэн. Яг шинэ машин орвол шинэ машин болдгоо, шинэ дугуй авчирч болдгоо. Дандаа хууч аагдсан хувцас авчирч зарна. Өөрөөсөө хувцас хийгээд байна. Дандаа хог цуглуулж байдаг. Тэгээ хоол хүнсүүл ярих хэрэг байхгүй ш. Одоо залуучууд сая одоо оюутны эрдэмтдийн хуралдаар суул уус хөгжлийн төлхөөр. Тэнд одоо анхнаахын дээд сургуулийн одоо 4-р курс оюутнууд судалгаа хийгээд хийсэн. Тэгээ одоо дандаа энийг ундаа кодомол энийг бэлий мэдээд байдаг хүүхдүүд судалгаа хийсэн чинь 200 гаруй хүүхдийн залууч судалгаа хийж бүгд асар их одоо хордлоготой гарч байгаа тэр оригны залуучууд. Тэгэхгүй яах. Зүгээр карантины хавсыг байгалийн хавсыг зүгээр уух ёстой байхад л шүүгээл цэвэрлээ бүх юмыг авч хаяад ямар ч эрдэс байхгүй зүгээр нэрмэл тусууж байгаа хой чинь яаж хүний үе одоо өдөө байх вэ? Тэрний шин ойлгохгүй байгаа. Ерөөс бидний амьдралын одоо тэр экологийн боловсрол гэж юм ерөөс байхгүй. Нэг л олон дээд сургууль төгсөн дипломтой ирдэ ямар ч мэдлэг байхгүй. Ерөөс өөрийнхөө организмын юуг ойлгодгүй амьдралынхаа экологийн амьдрал ойлгодгүй ийм л зүгээр л бүх юм нь юунд зориулсан гэлээ гар утас ноутбук хоёр доор л одоо тэгэл өөр юм байхгүй. Ахмадын үгийг сонсдоггүй, эрдэмтдийнхээ үгийг сонсдоггүй. Одоо манай залуу үе тийм болсон одоо миний энэ ач нар зэнцэр энтрийг харахад тэмрэл болчиход байна. Яг тийм л үгүй. За ирж байгаа оюутнуудыг харахад тийм л. Сүүлийн үе оюутнууд ямар шүү байхгүй. Тэгсэн он яаж одоо эрүүл амьдрах вэ? Би одоо ягаад 85 хүртэл өдний шинэ харж амьдарч байна вэ? Би эрүүл байгальд эрүүл хоол унд идэж өссөн. Одоо чихэд миний хөгшний нэг найз хүүхэн ярьж байна гэсэн. Зээх нь зэнцэрэн сургуульдаар ааруу идэж байсан ч ангийн хүүхдүүд ямар муухай юм иддэг юм гэж байна гэж шүү дээ. Юу гэсэн үг. Тийм байсан хүн чинь яаж эрүүл хүн байх юм бол. Ааруулыг идэхлээр муухай юм. Тийм л ба штэ. Буурлын үгийг сонсох хэвээр. Буурлын үгийг бол бид нар сонсох хэвээр. Тэр дундаа одоо ардын багш хүний захиас сонсолгүй яах вэ? Хадуураа явуулаа. Тэгэхээр геологийн судалгаа нь Монголд хэрэгтэй. Одоо сүүлээс манай шиг геологийн судалгаачны ер нь яг зогсчиход байгаа шүү дээ. Тэгээ нэг л дандаа л хуучин одоо манай хамт геологч хийсэн, Оросын геологч, Монголын геологч хийсэн, идрүүлсэн ашигт малтмалын орд тэрнийг л одоо ашиглахад дандаа ашиглалтын юм яриа. Одоо шигшин саяхан би сонсч байсан зөвл ойлгосон байх. Ихэнх лиценз зүйл зөвшөөр дандаа ашиглалтын юм бай. Хайгуулын юм ерөөсөө ба хайгуул хийхгүй байна. Тэг хийхгүй байгаа чинь ерөөсөө чинь яагаад би ч одоо хайгуул хийх судалгаа хийж эх орныхоо газрын хэвлийн геологийн цэцгийг бүрэн судалж байж ямар ашигт малтуулда хаана юу байх юм одоо энийг яах хэрэгтэй. Усч гэсэн тийм л байгаа шүү. Усны судалгаа одоо газрын хэвлийн усны судалгаа өнөөдөр шинэ одоо усны орд судалгаа хийдэг юм шиг байхгүй. Төрөөс бол нэг 5-600 сая төгрөг төлөвлөж байна гэж. Одоо тэр 5-600 сая төгрөг шүү их. Ганц ч нэг хайгуулын орддоор одоо судалгаа хийгээ ожигтой газар дор хусны орд илрүүлэх ямар ч боломж байхгүй шүү дээ. Одоо шийц Хамбогдын нутагт байгаа гүний хоолын газар дор хусны орд чинь хичнээн төгрөг одоо тэр компани зарж байд тэр усыг орд. Хэрвээ гүний хоолой гэдэг газар дор хусны орд тэр нутагт байгаагүй өнөөдөр оюу толгой гэдэг тэр том
баяжуулах үйлдвэр одоо байх ёсгүй байхгүй. Тэгэхээр би бол хамбогдохын хэлж байгаа юм л да. Та нарын хамгийн гол баялагч оюу толгой юм уу, гүний хоолой юм уу? Би бол гүний хоолойн газарт орох усны орд. Тэр орд үнэхээр тэр нутагт байгаагүй бол би өнөөдөр бол оюу толгойн тэр ордыг бол ашиглахад бол ер нь том хөндлөл байсан баг гэж бодчих. Тэр ус байхгүй. Ус байхгүй чи яаж ашиглах юм? Тэгэхээр гүний хоолойн ордыг өнөөдөр тэр нөөцтэй ордыг өнөөдөр ашиглаад яг найрлагын бол эрдэсчил ус байгаа. Тэгэхээр тэр нэг сэвэрлээл одоо гэл бүрэн боловсрол ус сэвэрлэх үйлдвэр байгуул ягаад одоо өнөөдөр оюу толгой бүх хэрэгсээ унд авах бүх юмда ягаад савлсан сэвэр ус хүртэл гаргаад ингээл бичлэгт болж тэгжил. Нэг нь социализмын үед бол газрын эвлигээс дандаа ундны усны стандарт хангасан цэнгийг усыг хайдаг байсан. Тэгээ өнөөдөр бол тийм цэнгэг ус одоо ер нь олдхон байна шүү дээ. Одоо манай говьд бол тийм ус байхгүй шүү дээ ус. Бид чинь бол дандаа баг одоо стандартын шаарддаг баг хангахгүй шахам усыг л хэрэгж байгаа ус шүү дээ. Ер нь одоо манай говьд чинь бол тэглэр чинь бол тэр усыг дандаа боловсруулж хэрэглэх ёстой байгаа юм да. Саяхан би одоо тэр хамбогдын усны талаар нэг сурвалжлах шүүхний бичгийг одоо уржитрхан авч өмчлээ тэр. Яага хамбогдын бичээрийн усан хангамжийн удгуудыг ус нь үнэхээр одоо оюу толгой уулуурхаа үйлдвэр одоо нөлөөлсөн юм уу эсвэл өөр юм нөлөөлсөн юм уу гэдэг. Тэг чинь бол уурхаа юу ч нөлөөсөн байхгүй л дээ. Тэг чинь өөр байгалийн юу нь байгаа юм чинь. Тэгээ одоо бол тэнд тэр бичсэн сурвалжлахад технологи худаг гэж нэрлэдэг. Тэгэхээр малчин ардын гаргасан ардын худагнууд бол дандаа одоо манай гидэргэлгийн хэлээр бол төгс бус худгууд байхгүй зөвхөн бусдаа үеийн зөвхөн өнгөн хэсэгт нь хүрээл зогсчдөг. Гараар ухаж байгаа юм шиг голдуу. Тэгээ доош устаа яг ус агуулсан чулуулгаа бүрэн нэвтэж ухаж чаддгүй байсан байх. Тэгээ одоо бол хамбогдын оюу толгой компани чинь тэр удгийн чинь одоо доош нь гүнзгий бүр доош нь устаа үеийг бүрэн нэвтэрсэн тим юутай худаг хийж өгч байна шүү дээ. Тэгээ хээлийн томсгоод их ус хоригдл ус. Тэгээ тэрнийг бол тэр эмэгтэй бол технологийн худаг гэж нэрлэдэг байгаа. Би бол энэ бол гидэргэлгийн хэлээр бол жинхэнэ гүйсэд худаг ус давхаргыг бүрэн одоо нэвтэрсэн шүүртэй юутай тийм худаг хийж өгч байгаа. Тэглэр чинь ус нь ундарга нь ихсэн хээлэн том болохоор одоо хангалттай ус одоо хэрэгсээгээ усаад нэг удаа одоо малаа услаад юм аваад байх боломжтой болсон. Тийм л юм хийж байгаа юм байна л дээ. Тэгэхээр тэрнийг чинь бол бид мэрэгжлийн үднээс ойлгох хэрэгтэй л болоо гэж бодож байгаа юм л да. Ер нь бол. За тэгэхээр би танаас нэг юм лавлахад ер нь Монгол улсын ашигт малтмлын хайгуулгын судалгаа ер нь ямар түвшинд хийгдсэн байд юм бэ? Тэрнийг бол би хэлж мэдэхгүй. Тэр одоо ашигт малтмлын судалгаа ямар байдгийг бол тэр яг одоо геологч тэрнүүд одоо та манай чулуунгаа вятаас асуухад барайлгадах байлгүй. Би чинь ямар геологч биш шүү дээ. Тэгээд гидэр геолог, инженер геологийн мэргэжил бол яг геологийн шинжилгээ ухаанд хамаардаг одоо нэг салбар шинжилгээ ухаан л да. Газарт орох усны хувьд би ярих юм бол судалгаа бол хангалтгүй байгаа байхгүй. Хангалтгүй. Тэгэхээр одоо хоёр төсөл яригдж байна тийм үү? Зүүн талаас сэрлэн тоонтой синтегээс гадаргын ус татах. Баруун талаа орхон онг гэдэг төслүүд яригдж байна. Та энэ хоёр төсөл дээр ер нь өөрийн байр суурь нэг дүгнэлтээ хэлээч. За тэр чи одоо би хэлэхэд тэр чи одоо миний мэрэгчлээс хол юм а тэр гадаргын усыг татах. Тэр бол би хэлсэн шүү дээ. Түрүү хэлсэн ярианыхын Монгол би ч уулын орой дээр байгаа улсаа гэж. Манай улс бол бүгд гадагшаа явдаг. Тэгээд тэр Монголын одоо голуудыг ийтэйшин татах энэ төр бол тэр чинь одоо нөгөө хил залгаа улс орнтойгоо зөвлө зохицол ажиллахгүй бол маш төвөгтэй гэж байна. Олон улсын хэлцээрүүдээс хайгсан. Тэр бол ус гэдэг чинь бол одоо би эгийн голдоор усан цахилгаасны байгууллагын хичнээн жил яриу тэгэл Орос бол одоо байгууллагын урд нөлөөлнө гэж татгалзал байна. Тэгээд үнэндээ нөлөөлөх юм шүү дээ бүү өмтэй тэр чинь их төвөгтэй ч тэгтэй олон улсын юу.
одоо жишээ хэрлэн яанал гэдэг одоо хэрлэн төсөл гэдэг бүүмэд хятадууд хэрлэн голдоор одоо юм хийх зөвшөөрөх юм бүтэхгүй шүү дээ. Тэрнийг бол тэр үлдээ одоо тэр хоёр улсын харьцааны асуудал. Хил орчмын улсыг яаж ашиглах уу, яах уу гэдэг чинь тэнд бол би бол мэрэгжлийн хүн биш тэр талаар би шинэ газрын хэвлэлийн ус тэр гол бүрний уснаас чи хол. Гэтэ яах вэ би докторыг бол хөвсгөл нуурын голуудын югаар л доктор газар зүйн доктор хамгаалсан хөлдөө. Хөвсгөл нуур чи би одоо 27 жил одоо хөвсгөл нуурс ажилласан хүн. Нэг нөгөө хэлэхэд тэгээ одоо манайхан чинь говийн хүн бачи одоо тэр усандаар очиж юугаа хийдэг юм биш үү. Тэгэхээр хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрыг сурчлах юунд бол миний одоо тэр сурчлах юунд бол миний нэг том зураг байдیں۔ Тэгээд одоо тэр тайлбарлах эмэгтэй унаад ярьж байна. Улсууд ирээд одоо энэ одоо бацхын зураг энд юу хийж байдаг энэ говийн хүн хөвсгөлд энэ одоо ямар юм хийгээд энэ зурганд хүртэл байд юм гээд гайхаад байдаг гэсэн. Би 27 жил энэ тэр нуурны одоо судалгаж байгаа голуудаар судалгаа хийсэн. Тэгээд тэр судалгаагаар бол эдмийн дэддүнтэй хамгаалсан доктор ажиллаж бас тал үед бас тэр судалгаа орсон юм байна. Тэгээ хөвсгөл нуур гэдэг чинь бол Монгол орны одоо нөөсний бараг 60% тэр нууранд байгаа. Цэнгийн ус. Цэнгийн ус нь тий. Манай орны усны нөөц чинь их төвөгтэй шүү дээ. Их ус нь одоо нуурандаа байдаг байхгүй. Ихэнх нь. Тэгтээ тэр нуурын дотроос ганцхан хөвсгөл байдаг байхгүй. Тэгээд ерөөсө тархалтын нуваад үзэх усны нөөц Монгол орны цэнгийн ер нь усны нөөсний 60% ганцхан тэр хөвсгөл нуураа хонгорт. Тэгээ боддоо тэгээд энэ өргөн уудам нутагт чинь яах вэ? Тэгээ манай говь руу өмнө говь чинь бол тэгээд тийм байхгүй ус хааваад. Чулуул газар дор байгаа усаад ашиглана өөр ямар юу байдгийг нуур гэсэн сүртэй байхгүй улаан нуураад ярихгүй юм болов. Би нэг хүнээс бас сонсч ирсэн. Энэ газрын гүний ус одоо энэ газрын гүний усыг хэтэргийг ашиглаад байвал нөхөн сэргээгдэхтэй хүндрэлтэй гэж сонсчихсон. Тэр ер нь үнний багцаатай. Тэгэхээр ус гэдэг чинь бол одоо байгальдлын усны эргэлтэнд ус гэдэг чинь одоо байгальд өргөд эргэлтэнд орд байдаг юм шүү дээ. Тэргээр бусад ашиглалт малтмуудаас ялгаатай байдаг байхгүй. Өргөд нөөс нь нөхөгдөж сэлбэгдэж байдаг. Бид одоо алтыг юм уу нүүрсийг ухаад байхад хэзээ тэнд дахиад нүүрс бий болохгүй. Тэр нүүрс бол одоо 5 толгой ордын нүүрсийг хэдэн сая жилийн турш бий болсон юм одоо ухаад авахад бидний амьдрал дахиад бий болохгүй шүү дээ. Зүгээр тэнд байгаа усыг авахад бол одоо тэр ус чинь дахиад сэлбэг байгаа. Тэргээр дараа юу? Тий. Гэхдээ бид одоо усны нөөсийг бодоод ашиглах чи бид одоо усны нөөсийг бодоод ашиглана гэдэг чинь тодорхой бид одоо судалгаа хийгээд тогтоосон дүрмээр юм бол тодорхой хэмжээгээр одоо тэр яг тэжээгдэж байгаа тэр нөхөгдөж байгаа тэр хэмжээнд нь ашиглахаар бид одоо боддог байхгүй. Ашиглалтын нөөс гэдэг юм. Тэрнээс хэтрүүлэх юм бол усгүй болж болно. Яг тэр хэмжээнд нь ашиглаад байх юм бол нөөс нь цэлбэгдээл тэгэл ус байгаа л байх гэсэн үг. Байхгүй юу? Ходог шиг л байна шүү дээ. Тий, ходог. Шавхууд шавхар болцдог. Шавхагдж болно. Гэхдээ тэр чинь дахиад тэр чинь тодорхой 24 цагийн хэдэн цагийн дараа тэр ус чинь дахиад цэлбэгдээл ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ялгаагүй шүү дээ. Тэгээд хөгдөж одоо жишээл Баласны улаан нуурын орд ч юм уу эсвэл Далдан задгатын одоо орд байна одоо аймгийн төв хангаж байгаа орд чинь тодорхой хэмжээнд нь ашиглах ёстой. Яг бодцсон бид одоо туршилтаар яг тэрнээс хэтрүүлж болохгүй. Тэгвэл тэгээд тэр нөөс нь сэлбэгдэл байж л бол. Харин хэтрүүлээд ашиглах юм бол нөөсгүй болж болно. Тэрний шиг нөгөө нөөс ашиглалтын нөөс гэдэг юм шиг ямар санд одоо улсын одоо нөөсийн хомс баталгаажуулаад ингээд хүчин төгөлдөр болгоо яг л тэр хэмжээнд л байх хэрэгтэй. Тэрний шиг хянаж байдаг одоо тэр хяналтын сүлжээгээд одоо ажиллаж байна шүү дээ. Мониторингийн сүлжээгээд тэгжил ашиглах ёстой юм байна. Яг л тэр ус байж л өөрчлөгдөв. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд одоо бид чинь өнөөрөө тэтгэврт гарцсан чигээр баларч байна шүү дээ.
Одоо тэгээд багшлах хүн олдхон байгаад байна шүү дээ. тэгж байна. Аа Уул уурхай салбар чинь өөрөө асрыг хурдтай хөгжөөд ирэхээр багш гэдэг үн чинь бэлэн болов суучин байгаа байхгүй. Тэгээд тийшээ татчихад байна. тэгж байгаа. Тий. Гэтэ ямар ч үсэн нэг юм дээр л бид нар нэгдээд байгаа. Төрийн бодлого өөрөө өмнө говь сургууль байхыг дэмжиж байна. Үйлдвэрлэл нь тэнд учраас. Тийм л дээ. За аймгийн бодлого ч бас тийшээ харж байна. Одоо аймагтаа ихтэй сургууль байлгаж энэний нөлөөгөөр аймгаа хөгжүүлнэ гэдэг бодлого байна. Тэгвэл тэр чинь дээр сургууль төгсчөөд баяр жилд одоо тэн чинь шинжлэх ухаан хөгжих ёстой, эрдэмтэд судлаачид одоо боожж бий болох ёстой шүү дээ. Яг уур хайн байгаа юм шиг. Үйлдвэрлэл дээрээ сургалтын юм тийм ээ. Тэгээ нутгийн одоо залуучууд ч одоо тэндээс яг нутгийн судлаач ажил төрж байвал тэгээ тэндээ одоо өсөж боожод ингээд хөгжих ёстой байх. Тий. Би үгүй тийм учраас маш чухал юм байна. Тэгээ энэ чинь хоёр тул бас одоо нэг Улаанбаатарын чинь одоо садрын гэдэг одоо хүн амын цөөлнө гэдэг тэглээ чинь зөв шүү дээ. Тэр юу овруугаа явах ёстой. Харин тэгээ хамгийн сонирхолтой тэгээд яг говид очоод тэнд очоод амдэр хүн чинь нутгийн хүн амдэрнө үхээс биш хангаагаас хүн очоод тэнд бол бараг амдэрнэ гэж байхгүй. Гэхдээ яг хөө хамбогд сэлингийн хинтер очоод өчнөө суусууд байдаг юм байна. Тэр чинь ийм байна. Өмнө говийн хүн амын өсөлт Улаанбаатарын дараа явж байна. Өсөлт нь Өсөлт нь. Гэхдээ эн чинь нөгөө уул биш байхгүй. Сугуул хүн ам өсөд байгаа. Сугуул хүн ам шилжиж очиж байгаа, ажиллаж байгаа. Харин тийм ажиллаж байгаа. Одоо бид нар чинь өмнө говьчууд чинь 90 орчмын гол болж байна. Одоо хамбогд гэхтэл дандаа уугуул хүн бараг байхгүй. Дандаа суугуул ус. Харин тийм. Тэгэхээр энэний цаана юу харагдаж байгаа гэхээр хүн амын талаасаа их сайн байна. Одоо нөгөө цус хэлбэд гэсэн үг шүү дээ. Тийм л дээ. Олон талаас одоо очиж байна. Энэ бол сайхан байна. Тэгээд бидний ойрын одоо зорилт бол дархан эрдэнэгийн төвшөнд хүрчээ. Зөв биз? Тэгжээж цаашаа явахгүй бол одоо дархан гэхэд чинь бол бүх ихтэй сургуулиудын гудамжинд байрлаж байна. Ангаах нь байна, хөдөө аж ахуй нь байна, штис нь байна. Тэгээ нэг гудамжинд одоо их сургуулийн гудамж гэхээр ийм гудамж болсон байна. За дархан уу? Дархан тийм ээ. Эрдэнэт байна. Яг үйлдвэрийн хажуудалд сургалтын систем нь байж. За тийм зөв шүү дээ байх л өстэй. За тэгэхээр өмнө говьд байх нь зөв. Зөв байх л өстэй байхгүй төч. Дадлага хийхэд одоо та бод. Та дадлага хааш нь удирдахжсэн? Дадлагуудаа хааш нь явуулж ирсэн? Бид бол дадлагын чинь бол бидний үеч чинь бол яг тэр юунуудад геологийн экспертизүүд гэж багтал тараагаад явуулцдаг байсан л да. Тэгээд дараад яадаг ш. Одоо бол дадлага хийх газар олдохгүй шүү дээ. Авах газар ч байхгүй ч юм шиг хүүхдүүд янз тийм юм уу да. За Эрдэнэт рүү явж байна. Эрдэнэт одоо манай мэрэгчлэр чинь авахгүй шүү дээ. Манай одоо гидэргэл инженерийг олооч баг. За тэгвэл өмнө говь дадлага хэдэн километр хийж явж ийгүү? Тэгэхгүй тэгээд тэр ямар одоо усны компани, инженерийн компани байна уу тэгээд байхгүй шүү дээ. Тэгэл бусад юу ч авахгүй шүү дээ. Тэгээд би бол хаж намайг багш байхад нэг өмнө говь 2 3 хүүхдүүд төгссөн. Нутагтаа очиж суух гэдэг очихгүй. Овд суухгүй гэдэг байхгүй. Одоо бол өмнө говь руу урсгал явж шүү. Ер нь харьцангуй нэг үед бол тэгээд нөгөө дээхэн үед одоо хангаад юу аснаас говь юу говьд хүн бол төрөхөр хангаад бухал төр гэж нэг тийм. Тэгэхээр энийг л эвдэх гэж одоо бид нар зорж байгаа шүү дээ. Тийм биз? Тийм. Тэгээд яг хэвдээ бидний одоо нутгийн хүүхдүүдийн би бол унган өмнө говь хүүхэд. Аав маань цогтовоо, ээж маань номгоны гарлын хүн. Тэнд одоо төрсөн. Тэгээд нэг л юм байгаад байгаа. Бид нар их сургууль байгуулж иж нөлөөгөөр нь эдийн засгт үзүүлэх нөлөө гэж нэг том юм байна шүү дээ. Тийм учраас одоо бид нар 3000 оюутантай тийм цогцлбор төлөвлөд одоо хүртэл одоо оюутлагаас зургийг хийлгээл зураг удаашралтай ингэ яваад байна. За
манайхаа сууж байгаа их хурлын гишүүд маань бас нэлээд дэмжиж байна. За ингээд 3000 оюутны кампус оюутлага төлөвлөж байгаа. Ер нь бол цаашдаа тэр төлөвлөлтөн дээр одоо ингээд шүтээстэр гэдэг хэд ч одоо бид нар шиг хичээлэх юм бол тэн дээр 8000 мэргэжилтэн бэлтгэх болцоо байгаа байхгүй. Тэгэхээр уул уурхад шаардлагатай одоо инженер техникийн боловсон хүчин өмнө говьд бэлтгэх зүйтэй гэдэг дээр л одоо бид нар ингээд яваад байгаа. Зөвөрч одоо дэмжиж байгаа. Зөв шүү дээ. Одоо тэг анхны төгсөлт хийж байгаа. Одоо төгсөлтөөс л багшаа бэлтгэж явна шүү дээ. Одоо ингээд би ч анх багш болоод хамгийн анхны төгсөлтөөс л нэг оюутнаа аваад багш болгож ил байсан гэдэг. Тэр чинь одоо тэгэл тэгжил одоо багш дандаа маань одоо маань энэ дээр төгсөл хүүхдүүдийг л багш болгосон шүү дээ. Тэгжил бэлтгэж байсан да. Тэгээ өөрөө бол одоо яа би чинь багш болсноо яах ч одоо би өөрөө бол судалгаа яаж одоо хүнийг сайш нь өдөртөж жолоож явах ёстой гэх тэгж байж би чинь одоо докторийн зэрэг мэрэг хамгаалаа тэгээ өөрөө хүн өдөртөж хамгаалуулдаг болоо тэгээ шав сургалт гэдэг юм биш би бол тэгжил боловсон хүчний бэлтгэхгүй бол өөр арга байхгүй шүү дээ би бол тэгжил би энэ салбарын чинь одоо багшлах боловсон хүчний чинь бол тэгжил би болгосон шүү дээ тийм л бодлоготойгоор тэгэхээр одоо энэ процесс зорилт бол одоо өмнө говь дээр хэрэгжээд явж байгаа. Эхний алхмаа бид нар хийчихлээ л дээ. Эхний алхмаа л хийж байна. Зөв л дөө тэр анх одоо болоогүй байна л да. Та нар анхны төгсөлт хийж байна. Хаа байсан эхэлж зөвхөн эхэлж байна шүү дээ. Тэгэхдээ эхлэлтийн чулууг л одоо их зөв бат баярлуул тавих хэрэгтэй юм ба. Суурин тэгжил байсан. Суурь сайтай үзсэн. Тэгжил явна шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол ийм юм байна. Боловсролын одоо манай хууль эрх зүйн орчноор яах вэ гэхээр эхлээд сургуулаа барих юм байна. Тийм ээ. Сургуулаа барина. Дараа нь багшаа бэлтгэж чинь. Тэгжээж элсэлтэй зарладаг. Бид нар бол бүкснээс нийцсэн байхгүй шуурхаагаар. Элсэлтэй авчихсан. Гэтэ бидний нэг одоо зорьсон юм бол яах вэ гэхээр бас бид нар энэ дээр олон санаачлаг гарсан. За аль сургуулийг түшгэж өмнө говьтой байгуулах вэ гэж. Тэгэхээр МОС-ыг түшгэлэх үү, ШТС-ийг түшгэлэх үү. За Монгол Германы хамтарсан сургууль байна тий. Германы сургууль. Алийг түшгэлэх вэ гэдэг дээр бид нар ингээд нэлээд ярилцсан. Нэлээд ч одоо олон ургалч үзлээр бид нар ярилцсан. За одоо тэр бүрэлдэхүүнд бол одоо Батэрдэн одоо Ажнайн Батэрдэн нэгээд нутгийн зүйлийн дарга маань тий. Бас нэлээд жинтэй хувь нэмэр оруулсан. За тухайн үеийн одоо аймаг засаг дарга Сэдвэрж маань бас нэлээд энэ дээр санаачлах гаргаж ажилласан. За одоогийн засаг дарга Энкот дарга маань бас нэлээд санаачлагтай ажилласан. За иргэдийн урлалын дарга Эрдэнэ өрнөх бас нэлээд санаачлагтай ажилласан. Энэ чинь ганц хүний ажил биш үгүй. Тийм үү. За энд нэг хүний одоо нэрийг дурдахгүй болохгүй одоо боловсролын сайд дээр эргэж ажиллаж байгаа эмгэн хамгаалалтын сайдын одоо үүрэг ролийг бол бас дурдахгүй болох. Эмгэн хамгаалалт Өмнө говь аймгийн Эрдэмтэд. Бид нар эхний ээлжид одоо ингэж байна. жижиг төвхтэй юм үнэ. Суур лабораториудад энэ дөрвөлжлийн хугацаанд нэг байр юу зөвхөн аймгийн өргөөр бид нар босголоо. Их сургуулийн түншлийг л бид нар 4 жил хийлээ. Тэгээ хүрээнд яасан гэхээр одоо бидний гарт нэг 6 лаборатори байна. За нэг химийн лаборатори байна, физикийн лаборатори байна, компьютерийн 2 лаборатори байна. Тийм суур лабораториуд байна. Тэгжил. Одоо бид нар цаашлаад явахаар инженер мэргэжил бэлтгэн гэдэг чинь амаргүй тийш маа. Мэргэжлийн лабораториуд. Харин тийм. Тэгээд ирэхээр бид нар түншлээ өргөжүүлээд уул уурхайн төслүүдэд татаж оролцуулах процесс одоо энэ жилүүдэд явагдана. Тэгэхээр одоо тэр нөгөө кампус гэж яриад шүү дээ цогцлбор. За тий. Сургалт эрдэм шилжилгээ үйлдвэрлэлийн цогцлбор. За энэ дээр бол одоо бид нар аймаг орон нутгийн удирдлагууд за их хурлын гишүүд маань бол нэлээд дэмжиж ажиллаж байгаа. Энэ дээр одоо уул уурхай түншлийг оруулж байна. Эхлээд бидний харсан үндсэг бол яг уу гэхээр төр жоо санаачлагтай ажиллаад манлайлах гэдэг байгаа байхгүй. Хөрөнгөө гаргаад. Тийм л дээ. Тэгээд одоо
энэ чинь цөөхөн оюутантай учраас өөрөө санхүүжнэ гэж байхгүй. Тэгэхээр лабораторийг байгуулж өгч байна. Хотоос очсон багш очиж ажиллаж байгаа багш нарын цалин байна шүү дээ. Цалин аймагаас олгож байгаа. Бид нар бол одоо оюутныхын төлбөр тэгээд оюутны төлбөрийнх нь сайн сурсан оюутны төлбөрийг Өмнөг аймаг төлбөрийн санхүүжүүлж байна. Тэгэхээр тэр төлбөрөөс орж ирж байгаа урсгал маань юу зарцуулагдж байгаа гэхээр одоо тэр үйл ажиллагааны зардал зарцуулагдаад байгаа. Одоо бид нар энэ аж ахуй нэгжийн татварын хуулинд их таатай өөрчлөлт орж ийн л да. 2035 оны 1 сарын 1 хүртэл борлуулалтын татвар ногдох орлогын 1% боловсрол шинжилгээ ухаанд спортод урлаг спортод зарцуулах юм бол хөнгөлт үзүүлж байгаа. Энэ бол одоо асар их гоё орчин болж байгаа байхгүй. Сая бол одоо манай дээр хуралдаа хийгээд яг энэ чиглэлээр хуралдаа ректор маань санаачлаад хуралдаа хийгээд тэр хүн төвлөрүүлчихэж штэ. Энэ сургууль дээр дэмжлэгийн орчин бүрдүүлэхтэй. За тийм нэг юу байгуулж байх шиг болсон. Тий. Тэгэхээр энийг одоо бид нар цааш нь дэлгэрүүлээд орон нутгийнхаа түншлэлд уулуурхай гიშгэлэх гэдэг. За нэг жигүүр нь. За хоёр дахь жигүүр нь яг уу гэхээр өмнө говийнхаа эрдэмтэд дээр суурилж багслах боловсон хүчингийн чадахжуулах бэлтгэхийн тал дээр ажиллана. Тэгэхээр одоо энэ одоо та нартайгаа уулзж байгаа уулзлууд бол олон талын ач холбогдолтой гэж одоо сургуулийн зүгээс хараад байгаа. Тэгэхээр одоо энэ сургуулийг байгуулахад чинь одоо энэ санаачлагын олон талын одоо энэ дэмжлэгийн зэрэгцээгээр одоо намнар ректор маань бас нэлээ сэтгэлтэй бид нар чинь анханасаа л явлаа. 21 оноос хойш явсан ажил л да. 20 онд анх санаачлаг гаргаад явсан байхгүй. Тэгээд одоо өнөөдрийн төвшөнд явж цаашдаа нутгийн маань одоо жим гаргасан эрдэмтэд та нар маань одоо бидэрт дэм болж өгөхгүй бол болохгүй. Тэгэхээр одоо говьо тэр ус яаж усжуулах уу тэрэн дээр бас санаачлах ус байгаль орчин гэдэг юмд дээрсэн маш болгоомжтой хандахгүй шүү дээ. Маш болгоомжтой. Сая туулын гүүрийн төслөх чинь одоо зогсож штэ. Отогс. Тийм л дээ. Тэр шиг мэдгүй телевизээр удлаа өнө мэт юм яриад байдаг. Зогсоод оол гэсэн тэгээд. Би тэрний сонирхож үзсэн. Надад би шүтээ одоо юмд одоо сонирхон байсан. За ер нь бол танай сургууль би зүгээр яг нутгийн эрдэмтний үед одоо нас өндөр болсон ч гэсэн яг одоо докторант би магистр удирдах болно, ном гарын авлага юм уу сурах хүчиг биш захиалаад явал бичиж өгч болно ч юм уу редакторж болно гэх мэт юм бол одоо би саасал ирээч сурсан үедтэй бол. За энэ жил амин сүнс нь ер нь тийм ярихаасаа илүү хий гэдэг чинь нөхгүй. Тийм юмд бол би яг уу ер нь бол одоо нэг статья бичсэн тэр редакторд өгч болно. За. Одоо энэ дээр л бидний одоо хамтын ажиллагаа юм цаашаа явах юм уу? Одоо сурах хүчийг гараа авдаг хүчийг бол одоо өөрийнхөө мэргэжил яаж болно? Магистр доктор удирдах болж өгч болно докторат. За та хамгийн сүүлд нутагтай эзөөч юу? Нутагтай эзөөч. Би одоо жил болгоно нодны оч урчин оч одоо нэг нутгийн хан ном бичих гэж би 2-3 жил дараа л очлоо л доо. Очоод нэг вич нэг удадгуумдаа нэг 7 очоод нэг өдөө гадаа явал энэ аав ээжийнхээ өөрийнхөө газар зураг мураг аваад ном бичих гэсэн зураг мураг аваагүй юм олдохгүй тэгэл бусаад явж байгаа юм байна. Явсан да. Одоо тэгээд цаашдаа бол ингэ штэ. Завацгүй гэсэн байна. Тэндээс хэдэн зураг аваа явуулаа. Энэ жил хамт ажиллах байх. Тэгээд би тусаж явна. Би чинь Хамбогдын тэр нэг юу мөнгө ногоон гал төрийн бус байгууллагын эдмийн зөвдийн гишүүн байдгийн тэгээд тэр Хамбогд руу жил болгооч тийм баг хорол морол тэр нэг юу тэр байгууллага юунд нөч тийм тэр чинь нэг мониторингийн судалгаа хийдэг байгууллага төрийн бус байгууллага чинь. Тэгээ энэ жил бол би очоогүй л дээ. Сая бол хорол болоод өнгөрсөн. Одоо бас нэг жаа. ИТШ явахдгүй яг донгосоор л явна уу гэсэн машинаар бол нэг одоо явж чадахгүй болох гэж байна.
хүн харахад гайгүй юм шиг хэрнээ одоо бас төвхтэй. Багшны хамгийн сайхан нь юунтай байд юм бэ? Багшны хамгийн сайхан ингээд савнараа тагаад байх л одоо. Одоо багшны миний одоо хамгийн сайхан миний бүх савнарч одоо намайг л одоо биш одоо тэр эцсийн л одоо яг өөрийн хүүхдээс илүү шүү дээ. Одоо хамгийн сайхан л тэр. Миний бүх баялаг бүхэл юм бол эд. Би бол одоо хэлдэг юм да. Оо та нарын буянд бол би чи жаргаж яваа гэж. Тэр шаваараа бахархал хамгийн гоё тийм. Шаваараад бахархал. Эднүү чинь надаас том хүн болох ёстой. Одоо тэгээд одоо би 13 доктор төрүүлээ. Одоо 160 гаруй диплом өдөрсөн 60 хэдэн магистр төгсгсөн одоо бүгд одоо эднүү чинь өөр миний хүүхдүүдээс илүү. Тэгэлгүй. Би тэргээр баян багшны хамгийн баян бол тэр л байхгүй. Би шавнараар баян заяах ном бол нэг хэд ер нь би өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр одоо сургалтын төлөвлөгөөнд байдаг одоо хичээлүүдээр бол одоо яг баг сурах хүчгүүдийг бол одоо бакалавр, магистр, докторийн ер нь бол баг ихэнх нь бичсэн дээ. Ер нь бол тэг одоо эд чинь дандаа тэр миний бодлоо өнөө бичсэн юмар л амьдэрч сур. Одоо ч би бичил байна. Тэгэлгүй. За юу ер нь би нэг багш мэргэжлийн жоохон нэг өөр чиглэлээр нь бас асуулт асууя гэж боддог. Ер нь багш дотор олон юм тийм үү? Багш дотроо бол олон юм. Одоо төвшнгөөс ажилладаг. За дээд боловсролын багш хүний онцлог нь юу? дээд боловсролын багш хүн болвол өөрөө болвол маш сайн боловсруулах өөрийгөө. Тэр тухайн шинжлэх ухааны чиглэлээр өөрөө болвол өндөр түвшинд боловсруулсан асар их одоо мэдээлэлтэй асар их бүтээл суурьж байж өөрийнхөө араасаа өөрийнхөө одоо шавнырыг дагуулгүй шавнараа тэгж өсгөж одоо боожуулах хэрэгтэй. Би бол анхнаасаа багш болсноос нь тийм зорилго тавьсан. Би бол өөрөө доктор болох ёстой, эдмийн зэрэг хамгаалах ёстой юм байна. Тэгж үед эдний шин одоо яахгүй одоо дагуулах ёстой. Би бол өөрийнхөө мэрэгчлэр шинжлэх ухааны доктор хамгаалсан одоо Монголд бол ганц анхны хүн шүү дээ. Одоо миний дараас миний ангид ядан ба хамгаалаад бурхан бас өөр одоо шинжлэх ухааны доктор байхгүй. Тэглэр чинь тэгж байж одоо араасаа эдний шин өдөрдөж хамгаалуулах ёстой. Одоо тэгээд би одоо дарааши давлгаа байхгүй байна гэж үглээ сууж байгаа. Эрдэмтдийг өсгөх бол эрдэмтэд гэдэг чинь зүгээр нэг хоос юм биш. Энэ чинь дадлагтай эрдэмт чинь үе улам бий байх шиг шинжлэх ухаан гэдэг чинь үе улам бий байдаг ийм зүйл шүү дээ. Ер нь одоо хүн төрөлхтний юу чинь бол зүгээр нэг яасан. Тэгэхээр тэрний шин бий болохын тулд яг одоо үе уламжилсан ийм эрдэмтэд бий болж байх хэрэгтэй байхад одоо манай ч одоо тэгээ одоо манай мэрэгчлэр яасан нэг хэд эрдэмт ч одоо бүгд тэтгүүрс гарчлаа ш баг. Нэр хэцүү болж байна шүү дээ. Би бол харамсаад байна. За одоо манай говьоос бол одоо би бол одоо тэгэл эрдэмтэд төрөх ёстой байхгүй. Одоо миний хоёр одоо та төвдөн дор докторыг мэднэ бас мэднэ. Миний өдөр энэ хоёр л байна одоо. Тэгээ төвдөн дорч одоо тэр болгосны улаан нуураар яасан одоо бүх юм доктор амгаасан одоо тэгэхээр тэр одоо усны хурд ихэд төвдөн дорж бол тэгээ болгосны улаан нуурандаар очиод яг амьдаар нэрх ёстой байхгүй. Усны тухай. Зүгээр энэ ханандаар ярьснаас яг нуурын болгосны улаан нуурандаар очиод ордон энэ байна, тэжээгдэм бичэн энэ байна, үүний байна бүх юм гэдэг ингээд. Тэгэхэл юм бол хүн ойлгох хэрэгтэй. Газар дор хусны орд гэж юу вэ гэж. За. Таны тэр юу багшаа. Таны одоо мэрэгчлүүдийг би нэлээд дэлгэрүүлж суух гэдэг юм л да. За. Геолог, минералог гэж юм тийм үү? Яг чиглэл, нарийн чиглэл. Нарийн чиглэл бол би гидрогеолог, инженер геолог. Гидрогеолог, инженер геолог. Инженер геолог. Тэгээ би бол ер нь тэр одоо Оросд бол тийм л инженер геолог, гидрогеолог, инженер геолог гэсэн
хоёр мэрэгчлэр нэг сургалтын төлөвөөр төгсдөг байхгүй юу? Би тэгж мэрэгч. Тэгээ сүүлд нь яг би геологи гэдэг юм 3 дахь мэрэгчлийг яагаад бас бэлтдэг болсон юм л да манай. Тэгээ би ч одоо нэг ёсондоо 3 мэрэгчлэр байгаа. Тэгэхээр гидэр геолог нь бол газрын хэвлийн усыг ирж хайдаг хүн геологч хүн усны геологч юм ба. Тий инженер геолог нь бол энэ бүхэл хүн төрөлхтний бий болгож байгаа энэ бүтээн байгуулалтын барилга бүх барилга зам харгуй бүх юмны геологийн судалгааг хийдэг. Юм байна. Инженер геологийн мэргэжил бол. Инженер геологийн судалгаа хийхгүйгээр нэг ч одоо зам тавихгүй, нэг ч байшин барихгүй, нэг ч уурхай нэгдэх ёсгүй. Бүгдийн өмнө хийн. Урьдчилсан судалгаа, геологийн судалгаа. Гэхдээ геологч хүн бол ашигт малтвал хайштай гол нь бол тэр нутгийн тэгэхээр бид инженер геолог бол тэр газрын одоо чулуулагын бат бүхийн шин чанар одоо юу тавьд газар хөдлөлт ямар геологийн процесс явагдаа энд байгуулах юмд ямар хөнөөл учруулах тэр бүх юмыг тодорхойлдог. Геолог бол бидний бүтээн байгуулж байгаа энэ юм байна одоо байгаль орчиндөө тэр геологтой одоо ямар нөлөө үзүүлэх нөө экологийн хувьд гэдэг юм л гаргадаг байхгүй. Тэгэхээр би бол ингэж үзэж байгаа юм л да. Дэлхий бол 4 одоо мандалтай ийм экосистем байна. Усан мандал, агаар мандал, шим мандал, чулуу мандал гэсэн ийм 4 мандалтай ийм экосистем байна. Дэлхий гэдэг энэ агарыг бол хүн төрөлхтөн бий бол 5 дахь мандлыг бий болгосон. Энийн бол би оюундаг мандал гэдэг яг одоо юугаар бол эрдэмтэд ноосфер гэж нэрсэн байдаг. Тэгэхээр тэр оюундаг мандлын геологийн судалгааг энэ бол манай инженер геологийн судалгаа юм. Гэж би ингэж бичээд байгаа юм сүүлийн үед. Дэлхий бол 5 мандалтай бол нэг мандлын хүн бий болгосон. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан бий болоод хорвоод байгаа хамгийн том биетэй амьтдын шин бүгдийн ихэнхийг устгацсан байхгүй. Ерөөсө чулуун зэвсгийн үед чулуугаар зэвсэгтэй байх үедээ дандаа том амьтдыг. Тэгэхээр дэлхийн геологийн түүхэн тийм юм хүн гэдэг амьтан бий болохоос өмнө гарч байгаагүй. Ямар нэг амьтны зүйл нэгийг устгаад бүр мөст устгаж байгаагүй байхгүй юу? Тэгээ тэрнийг үл шин мандал гэж байна. Өнөөдөр бол ер нь хүн бол дэлхийг бүтэн эзэмшсэн ер нь тэгээд сошин юм байгалийн биш. Хүн өөртөө зориулсан тийм орчин бий болгочиход байгаа байхгүй. Тэгээ энийг л бол оюундаг мандал гэдэг. Байгалыг өөртөө зохицуулж өөртөө зохицуулаад одоо бид байгалыг бүрэн захирсан гэд одоо өөрөө бурхнаас бид хүн гэдэг бурхан гэж бий болоод одоо өөрөө бурхан бол юу ч биш. Бид бол бурхан өөрөөсөө бурхан. Тийм төвшин төрсөн. Тийм л одоо тийм хөгжилт хүрчээ л өнөөдөр одоо тэгэл одоо ингээд харна да одоо тэр дэлхийд болж байгаа үйл явдлыг харахад тийм л байгаа шүү дээ. Одоо тэгээд одоо бүр багтаа шингэхэн байгаад одоо ер нь тэгээ яахаж учраа олох юм байна шүү дээ. Нэг марксист онолдог үстэй. Хүн ам арифметик бүрээсээр хүн ам арифметик бүрээсээр өсдөг. Хүнсэн геометри бүрээсээр өсдөг. Ийм учраас арифметик бүрээс чинь геометри бүрээсээс давж өсөлт нь явдаг учраас хаяа жоохон дайн гаргаж цөөлж явахгүй хүнсний төтөлд орно гэсэн нэг юм байна. Тэр матси онол гэдгийг чи бидний үед бол харгас онол гэдэг байсан. Тэ харгас онол. Одоо бол тэр ч биш шүү дээ. Яг тийм л байх шүү дээ. Одоо тэг хүн амаа цөөлөхгүй цөөлж чадах. Хүн чинь цөөлж өгөхгүй байх шүү дээ. Хичнээн өвчин гаргалаа зохиомлоор би болохгүй бол даймаа хийгээд бол тэр чинь дайнаар чинь нэг хүн сүртэй одоо өгөхгүй байсан байж. Одоо чи зүгээр. Одоо ингээд Украин, Оросын дайн ч юм уу, Иран, Америк энэ харах шиг зүгээр хөнгүй юмнууд ирээд бивний алаад дуусч байж хоорондоо ямар ч байхгүй. Хин дэгээр толдоод байна. Тийм дорооноо бидний сууж байхад нэг ялаа шиг юм ирэл духандаар мөргөөл тэгэл нам. Тийм л боллоо шүү дээ. Постар буу арьсан орж ирээд бут. За. Та оюутан үеийнхээ хамгийн гоё дурсамжтай хэсгээс ирэж. Оюутан уу? Бидний үед бол одооны оюутнаас бидний үеийн оюутан чинь өөр амьдрал байна л дөө. 60-ны донд чинь
Гоё юм шүү. Илүү гоё юм шүү. 그거 тэр чинь тухайн үедээ л тийм юм. Тухайн үедээ би ч одоо 61 онд даруй төгсөөл Москвад очсон хүн шүү дээ. Москвад очсон. Тэгэл Хэр байсан та? Москвад очиход Орос хэл хэр байсан? Орос хэлний мэдлэг хэр байсан? 뭐 яг орос хэлний үг бол сайн мэддэг байсан юм аа. Холбож мэдэхгүй. Ингээд дэлгүүрт очиод тал хавыг гэж хэлэхгүй зүгээр хэлээвгээд л хуруугаар заануух гэсэн өөр юм байхгүй. Тийм юутай байлаа. За. Тийм л мэдлэгтэй. Очиж байсан тий? За. Тийм мэдлэгтэй очиж байсан. Тэгээд бол би анхны 1-р семестрт бол манай сургууль бол тэр хэлний бэлтгэл гэж очоогүй байхгүй. Тэр анхны одоо юугаар би чинь 500 оюутныг Оросд бөөнөр нь явуулсан жил байгаа. Яг тэр 61 онд. Хүний нөөцөө бэлдэж шүү. Ерөөсөө хүн бэлтгэх гэдэг улсын засгийн газрын хоорондоо юугаар. Салбараас юм уу? Тий, 500 хүнийг. Хөөе. 500 оюутны юу. Тэгээ бид чинь бол хэлний бэлтгэл дараа жилээр хэлний бэлтгэл хийдэг болсон. Бид бол хэлний бэлтгэл хийгээгүй. Тэгээд би чинь одоо манай надтай хамт Жадамба Нарангэрл хоёр хоёулаа улаан дипломтой. Тэр жилээ чинь диплом, онцгийн диплом энэ өгдөг 10 төгсгөд. Би бол дарвинизм гэдэг хичээл дээр сантай ганцхан сантай төгссөн 10 дугаар ингээд. Би бол уг нь 10 төгсөөд эмч болно гэдэг байсан байхгүй юу? Одоо аюуштайгаа аюушгээд одоо өмнө говьхон дандахгүй дээ. Эмэгтэйчүүдийн сайн эмч байлаа да. Өмнө говийн хүүхнүүд бол аюуш эмчгүйгээр аюушиар бол олон жил амьдэрсэн байх гэж дандаа магтдаг. Манай аюушиг бол тий. Тэгээ би тэр ер нь няма гэж эмч байсан тэр. Би ч эмч месослын эмч болдог байсан байхгүй. За. Тэгсэн чинь 4 сарын сүүлээр энэ Гэгэрилэям гэж тэрний боловсруулагчны дараа харж Жадамба гэдэг хүн ирээд манай бид чинь 31 гол 10 төгс 7 хүний гадаад явуулах болно гэдэг. Ингээд сонгосон гадаад явуулна гэдэг. Тэгээ 7 мэрэгжил ирсэн. Тэгээд манайхан явна би чинь эмч болно гэдэг явахчгүй байж л байсан. Тэгсэн чинь манай захирал багш Жанчуу гэж багш байсан да. Ангийн багш Шахуу багш байсан. Тэгээд бол тэр хоёр намайг бацхыг заавал явуулна. Энэ 7 мэрэгдлээ дуртай мэрэгдлээ сонго гэсэн. Ерөөсө ярих юм байхгүй. Заавал явуулна. Би чинь ангидаа сурдгаараа бол нэг эхний 2 тийм бол одоо Батмын дараад ордог байсан шиг баг. 2 юм уу 3 л ордог. Тийм судалгатай л хөвгд байсан юм да. Ер нь. Тэгээд тэгсэн чинь тэгээд яхавт одоо багш тэгж байгаа юм чинь би 7 мэрэгдлээс тэр гидергологийн инженер гэдэг мэрэгжилд явбал би явна өөр мэрэгжилд явахгүй гэсэн. Тэр чинь дулааны инженер, шүтдэг, ботаник энэ янз бүрийн мэрэгдлүүд байсан. Би яагаад ч юм мэдэхгүй гидергологийн инженер гэдэг тэнд явбал би тэр мэрэгжилд явдаг. Тэгээд намайг шууд гидергологийн инженер тэгэл усад 6-ыг дахиж хуваарлал тэгэл би тэр хуваарийг авсан байхгүй. Тэгэл хуваар авах юм над тэгэл би шууд тэгэл гадаад явах болчихгоо. Тэгэл орой би удуудаг шиг ирээд би одоо ингээ гадаад явах боллоо гэсэн чинь. За өмнө тэгээд тол газар явж чаддсан болоо яа тийм болдоо л гэж байна. Өөр юм лээгүй. Тэгэл би явах болсон. Тэгэл сургуульд 10 жил төдөө яах чинь одоо ээж аймагт ирээд шуудангийн машин суулгаад явуулсан. Тэгээд сууд хот руу. Би хот гэдэг газар үзэх мэдээгүй ч. Тэгээд нямгээд ангийнхаа бид бөөнөр л явсан чаруу. Тэгээд хотод ирээ ямар таныхаа нэг тэр гэж байх манай нямын чах ахан нэг лам байдаг гандан тэдний очид нямыг дагаад тэдний байж байгаа. Тэгэл одоо геолог шинжилгээний газар гэж байсан да. Тэр дарган сэрэн дөржгээд манай аймгийн хүн байсан юм байна лээ. Тэр одоо анхал яасан. Тэгээд тэнд яагаад гэдэг геологод тэр орос хэлний шалгалт өгч байгаа энэ Монгол улсыг сургууль 2 дугаар ашиглалтад орсон. Энэ галсан багш орос хэлний шалгалт. Хэмбитгүй юу нэг хэлээд яагаад тэгээ нэг шалгалт өгсөн болсон мэдэхгүй. Лавл галсан загнуулна. Женский ороод жишээ хэлсэн чинь юу жена гэдэг үг хэлсэн чинь доогдоо чи жена гэж хэлээд байхдаа яа өөр үг мэддгүй юм уу тэгэл хөөгөө гаргаж байсан битгүү тэгэл
тэгэл өвдгөө тэгэл тэнцэл юм байлгүй тэгэл явсан. Анх одоо говийн хүн тэгэл явж ил байсан. Москвч одоо бас ус ихтэй газар. Тийм тэгэл би одоо анхаарал энтэс костюм энтри шанхутаа авч өмсөж байгаа юм шиг нэг тэр нэг хаалттай дэлгүүрт оруулсан маань дарганы дэлгүүрт нэг 600 төгрөг өгөөл тэр нэгээр л хувцсанаар авна гэдэг. Тэгээд нэг бордайдан бар нэг уут хийгээд тэр үнтэй юм хувцсанаар аваад авахтал костюм фичак юу дуу хотел мотл батик бишин тийм юм өвсчүүж гардаг Монгол. Тэгээд Москва явж Москвад очиод тэгэл бичин 5 хүн байсан наран гэрэл ядсан манай нөрмийн 2 инженер байсан. Тэгээд бид 5 очиж тэгээд анх тэр сургуулиуд бидний нэг холон Вьетнамд очив. Бид хэдийг бол тусдан эхний семестр бол дангаар нь Оросуудтай хичээллээ. Дангаар нь хичээл заадаг бидэнд. Багш нар бол голдуу самбардаар бичдэг байсан. Бид Вьетнамч хэл бараг мэдэхгүй. Оросд мэдгүй. Орос биднээс дор. Тоо бол маш юм. Бид чинь уламж дифференциал үзээгүй арга төгсөж байгаа. Тэд чинь бол тийм юм үзчих. Даналцаа. Бид бол хийм их сайн мэд. Вьетнамд хийм огт мэд. Тэгээд бид чинь одоо тооны юу бол одоо Вьетнамудаар бодлого авна. Бид Вьетнамд бидний хиймийн хичээлээ зөвлөө авна. Бид сургууль суугаад бид чинь одоо Жадамбаа бол улаар шиг сайн суудаг хөгт. Би бол шөнийн 3 цаг хүртэл уншлагын зааланд суугаад хичээлээ хийгээд тэгээд өглөө сургаад дуусаад хичээлдээ явдаг. Наран гэрэл бол хичээл хийхгүй. Нутаг улсын хэмжээнд өглөөд байлаа. Тэгтээ манай хүн шатар сайн тоглоно. Нэг тооны багш Вермэн гэдэг нэг настай хүн байдаг. Манай хүн шалгалт тоглоод наран гэрэлтэй шатар тоглоод бит хоёр плей суулаад тань нэг юм хариулаад тэгээ наран гэрэл бол тань шатар тоглоод тэгээ дүнгүй аваад гардаг. Гэхмэт. Шатраад үлдэгдсэн биз дээ. Тэгээд бол яг тэ 1-р семестрийг тэгж тусдаа хичээл төгсөл 2-р семестрээс орос хэлэнд гайгүй болчихж байгаа. Би ч номын сан суугаад яг орос хэл мэдэхгүй одоо ном уншаалаа. Хажуудаа байгаа орос оюутнаас асууна энэ ямар утгатай вэ? Тэд чинь нэг үгүй тайлбарлана л да. Ямар орчуул мэдэхгүй. Тэгээд утгыг ойлгож нэг юм утгатай үг юм байна. Тэгээд ер нь бол 2-р семестрээс үндсэн бүлэгтэйгээ хичээлэл конспект энтрээ хийгээд явчихдаг. Дайчгүй би бол 2-р семестрээс миний конспектыг манай анги октод гойж аваад орсууд ашиглаад шалгалтанд бэлддэг л байсан. Магадгүй тэр конспект Орос Монгол хажууд бичээд юм тэмдэглэл аваад бичдэг л бас. Тэгээд бол хэдий бол тэгээд амархан сурсалдаа ер нь бол гэхдээ монголоор мэдэхгүй орос үгийг чи оросоор тайлбар ойлгодог болсон байхгүй. Тэгээд сүүлд багш болоод би чи орос хэлнээс ном уншаад тэгээд нэг монгол хэл дээр орчуулах их зовдөг байлаа л да. Тэр нь бол өөрөө ойлгоод тэгээд монголоор юу гэдэг мэдэхгүй. Би ч одоо ч гэсэн юм бичих бол одоо нэг статья юуны нэр дандаа оросоор нэр өгдөг байхгүй гэж. Тэгээд тэрнийг дараа нь орчуулж байж. Яадаг оросоос. Тэгжил би сурсан. Тэгээд 5 жил 5 хагас шүү дээ. Бараг 6 жил сурч байгаа. Би ч өвөл 12 сар төгсөж байгаа шүү дээ. 12 сарын 24-нд диплом авгаалаа. Тэгээд 1 сарын 15-нд Монголд ирсэн. 5 жил хагас сурдаг. Тийм манай сургалтын тийм юу байсан. Тэгжил би төгсчээс. Тэгээд наран гэрэл бол нутаг усах юмсан гэдэг ерөөс хичээлэхгүй. Жадамбаа бол маш сайн сон ерөөс тийм үг гэсэн. Тэг яг наран гэрэл сүлдээ гайвуулаад. Тэгэд бүгд өсөрсөн үү? Ер нь бол хавар 1-р семестр дуусгаад тэгээд нэг төчвас нэг дастын байна л дээ. Ер нь бол тэгэл хэд мэдэн дараа гайгүй болцгоогоо тэгэл үндсэн ангинд ороод яг үтэж одоо манай анги чинь Вьетнамд олонтой Оросууд юутай нэг Венгер энтергээд янз бүрийн холбогдол байсан. Оюутны байранд 4 суудаг байсан. Нэг Оростой нэг би бол 3 удаа нэг Оростой нэг Хятадтай. Тэгээ би 3 нэг өрөөд. Хятадын докторант.
манай оюутны байш их тогтой штэ ингээд давхар хаалгатай. Тэгээд докторант бол мухрын өрөөнд тусдаа хаалгатай өрөөнд. Тэгээд үүдэнд нь болоод явъя. Үүдний өрөөнд тэгээ бид гурав. Тэгээд бид гурав ч ах бид гурвуулаа ярихын тулд орсоор л Монгол. Одоо орос хэл дээр ярьж штэ. Тий, тэг жоохон санаатайгаар тэг юуддаг. Тэгжил яаж вэ? Тэгжил тэгээд яг л 2 дугаар семестрээс бол тэгээ хэний аманда гайвуулаад тэгэл ер нь тэгэл тэр одоо дассан орос амьдрал тэгэл дасч байгаа юм чи Москва хоттойгоо танилцаа тэгэл ер нь бол. За хамгийн хүнд үе нь юу вэ? А? Гадаадд сурахад хамгийн хүнд үе нь юу вэ? Гэхдээ тэр үед би одоо мэдхгүй нутгаал их санд юм да ер нь бол. Ямар санда наран гэрд би өвд хотлоо өвчтэй хүн бол буцсан л гайд байд. Нутгаа их сандаг байсан. Гэхдээ яг хаа тэгээ ер нь эхний тэр ер нь шинэ жил гартал тэгээ нэгдүгээр семестрийг дуустал хэсүүл. Тэгээ дараа нь бол тэгээд Дасан. гайгүй болд юм. Тэгээ дасаад ирээд. За тохой төгсөөд ирэхэд одоо ажлын байр үйл юм биз дээ. Ажлын байр би чинь ирэл сууд томилтоор чойрын геологийн хөтөж суурлагдал тэгэл дунд говийн сагаа увааны нүүрсний урхай дагалдын инженерээр томилогдол. Шууд. Тэгээд өвөл 11 сард хурц чинь дэд сайд болсон байсан шууд. Нөхөр Вацхойг төргөө явуул их сургуульд багшаар очиж шийдүүлсэн шүү. Хичээл нь тасраад байна гэдэг юу ардаас тэгэл би шууд 11 сар 12 сарын 1-нд тэгээд шууд их сургууль багш болов. Одоо энэ чулуун багш шийдэх чинь одоо би хамгийн анх хичээл болж байсан. Оригинал геолог гэдэг хичээлэл агцааж байлаа. Ок миний мэрэгс октава. Тэгээд багшуулж байсан төгттэй тэгэл тэгтээ яг оюутан байхад бол над нэг хүндрээд байсан байхгүй хэрэг нь бол тэгээ яг тэг чинь би чи яг нэг 60 өрөөний стипенд авдаг тэгээд тэр нэг чинь 30-аар нийлээд коммун байгуулчихад 30 нь өөртөө тэгэл 30 өрөөвдөр өдөрт нэг өрөөвдөр л тоолсон гэж бодоод тэгэл Хүний нэг төсөөлцөө. төлөвтэй тэр чинь талах малах хөршөө үеийг чинь талах үнэгүй байсан юм чинь тэгвэл сургуулийн ганцнд ороод талах малахыг чи бөөнөр нь аваад цаас маасан дуугаа сүнхэндээ л явуул тэгвэл аваад хэрчээд аваалцсан үнэгүй байсан. Тэгээд төвс мөв чинь хэдэн кофе тий голдуул төвсөл шарж иддэг байсан. Төмс. Тий төвс яах юм бол нэг сайн яах юм дан төвс шарн үгүй бол нэг юу яг стипенд тэр босны дараа бол юутай яадаа хям яваа тож шарж идэн тэгэл голдуу тэгэл сүүлийн үедээ бол тэгэл төвс дангаар төвс шиддэг. За гэр бүл хаан зохиож юу? Гэр бүл хаан зохиож юу? Гэр бүл миний хүүхдүүдээ дорн говь. За. Эмэгтэйтэй би сургууль төгсөрөөл танилцсан тэгэл. Хаана ажиллаж байхдаа? Хаана ажиллаж байхдаа? Хаана ажиллаж байхдаа? Багш болохдоо л танилцсан. Тэгтээ их сургуулийн хэм ангид оюутан байсан. Танилцсан тэр эмэгтэйтэй тэгээд яасан. Тэгээд төгсний дараа бол шууд хурцтаар ороод геологийн лабораторид хуваарлуулаад тэгээд насаараа тэнд ажиллаж. Тэгээд 99 онд урхан болсон доо би дүүгээ 99 онд алдсан. 99 болоо надад хоёр би дүүгээ алдаад таня алдсан үлдээ. Эсвэл байсан. Хоёр. Би шагаад дүүтэй хүн тэгээд. Тэгээд яг дараа нь тэгээд яг тэгээд амьдралаа тэгээд дахиад амьдрал зохиож лоочтой. Одоо та хэд хүүхэдтэй? Би угаасаа хоёр хүүхэдтэй. Хоёртой хүү маань Америкт байдаг, охин маань багшууд одоо манай тэнгэмд багш. Хоёр хүүхэдтэй. За тэгээд ямар ч үсэн өнөөдөр Бацгүйгчтайгаа багшийн тэгээд одоо боловсролын системийн талаар бас нэлээд дэлгэрэнгүй уучлаа. Тэгээд таньтай баярлалаа. Удахгүй нутаг орондоо уулзъя гэж бодож байна Тийм ээ. За би танд нэг өөрийнхөө бичсэн энэ сүүлийн хоёр номоо танд дурсгаж өгье. За. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Энэ бол миний
5 бат 6 бат ном ба миний амьдралыг л одоо бүх юм бол энэ номонд ор байд. Тэгээд миний амьдралдаа босгосон миний сувраг байгаа. Өр хүүхэдтэй, шав нартай, ах トゥ нартай үлдээж байгаа. Миний сувраг бол энэ 5 номыг л яахад бол миний бүх амьдрал бол энд л байд. Ийм юм. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл.